Яа баг хоёр хүний нэг нь надаас үсээ шулан болгож үзсэн үү гэж асуудаг байхгүй. Тийм учраас өнөөдөр би үсээ шулан болгож үзэхэр шийдлээ. Тэгээд цоцрол трайс буланг маань хүлээн авна уу? Цаараа хартаа хивнгээ чинь вэ? Химбэ. Тэгээ ер нь ингээд цаанаасаа өгөр зан характер надаас гарч ирээд байсан. Нэг тийм илүү эмгтээлэг, жоохон аалгүй, тэгээ нэг тийм их зантай ч юм шиг нэг тийм характер аура надаас амар ялгараад байсан. Тэгээд цаанаасаа ингээд октод ингээд үснээсээ оролдож шидэлдэг нь аргагүй юм бэлээ шүү дээ. Ийм болцохоор чинь ингээд үсээ шидлэл оролдол амар санагдаад идэг юм байлээ шүү дээ. Тэгээ ер нь бол өөрийгөө бараг танихгүй шахуу болсон. Надад л нэг тийм миний нүрийн пропорц хүртэл өөрчлөгдөөд хамар уруул идэр илүү тодроод том болоод шүгэр болцсон юм шиг надад санагдаад байсан. Тэгээ яг хуу надад яг удаа kind таалагдсан. Хөөрхөн л санагдсан. Тэгээд ингээд цаанаасаа нэг юм эмхтэлэг байдалтай хүртэл бол таалагдсан. Одоо эцсмөрөө миний яг оригинал буржгар үсийг эргүүлэн авчирч үзье заа. Яг тэгээд би бол харьцуулж хийхээр үзмээ. Нэр хажууд хэсэг гэж харагддаг. Тэгээ нэр энэ ус тасалт дээр би яг нэг юм энийх бол нэг захгүй байсан. Тэгээ одоо буржгар үсийг маань хар. Энэ бол миний яг натурал буржгар ус байгаа юм. Тэгээ та анзаарсан бол би сүүлийн 6 сар үсээ бүр эрүүл болохтой эргчэнгүлээ амжилсан. Энэ дээр бол эймүсийн хамт олон бүр амар гоё дэмжиж өгсөн. Яг тохирсон бүтээгдэхүүний хэрэглээд эхэлсэн чи миний үсний энэ долгион хүртэл гоё тадраад гараад ирсэн баа. Тэгээд би бодлоо та яг буржгар устэйгээ байхад миний инээд илүү натурал, зөөлөн, юм cute болдгийм байна гэж бодлоо. Тэгээ альч кейсээр ямар ч хувцсан мөсөн, ямар ч үстэй байсан цэцрэл байгаараа л их хөөрхөн юм байна. Тэгээ энэ хажуудлаасаа бол ингэж харагдчихж байгаа. Харин буржгар устай бол ингэж харагдана. Таад аль нь таалагдчихээн комент хэсэгт бичээрэй. Тэгээ дүнэлт хэлэхэд ер нь хүн ямар ч гадаад төрхтэйсэн өөр өөрөдөө гоё дөө. Баярлалаа.